Сайн байцгаана уу? Солонгоо агшнаа. Та нар хэн нэгэн найзтайгаа гадаа гудамжид таарлахаараа яаж мэдлдэг вэ? Хай! Эсвэл сайн уу? Харин ангийнхаа багштайгаа эсвэл цуглааныхаа найзтайгаа эсвэл цуглааныхаа багштайгаа таарлах үед яаж мэдлдэг вүлээ? Сайн байна уу? Сайн байна агшаа гэж мэдлдэг шүү дээ, тэ? За тэгвэл дээр үед ромчууд хоорондоо айгүй сонир мэдлдэг байсан байгаа. Юу гэж мэдлдэг байсныг бүгдээр харах уу? За, ромчууд хоорондоо Цезар амьд миний эзэн бол Цезар. Миний эзэн бол Цезар ингэж мэдлдэг байсан. Харин юудэчүүд хоорондоо Есүс бол амьд. Миний эзэн бол Есүс. Есүс бол миний эзэн гэж мэдлдэг байсан байгаа. Айгуу сонир байгааз. Тэгвэл хэн нь эзэн бэ гэдгийг харах өнцгөөсөө шалтгаалаад өөр ахын тийм ээ. Ромчууд өөрсдийнхөө агуу жанжин Цезарыг хамгийн шилдэг, мундаг гэж боддог байсан учраас хоорондоо мэдлэхдээ миний эзэн бол Цезар гэж мэдлдэг байсан. Харин юудэчүүдийн хувьд Есүс бол миний эзэн. Есүс бол Бурхны цорын гац хайртай хүү гэж бүрэн итгэдэг байсан учраас хоорондоо мэдлэхдээ Есүс бол миний эзэн юм аа. Есүс бол миний эзэн гэж мэдлдэг байсан байна. Үүнийг нь хараад ромчууд маш их дургуун хүрээд юудэ хүмүүсийг хавчиж, гадуурхаж, зовоодаг байсан байна. Тэгвэл бүгдээ хамтдаа нэгэн ишлэлийг олж уншъя. 1-р Петр 1:3 ишлэл. Хамтдаа уншъя 3 Эзэн Есүс Христийн маань Бурхан ба эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан өөрийн агуу өршөөлөөр хөхстээс амьсан Есүс Христийн амьдлалаар биднийг амьд найдвар өөд. За. Тэгвэл юудэчүүд маань Есүсийг өөрсдийнхөө эзэн гэж хүлээн зөвшөөрдөг байсан учраас Есүс бол миний эзэн гэж хэлдэг байсан байна. Тэгвэл бидний саяны уншсан Библиэлд Есүсийн амьлалтын талаар өгүүлсэн байна, тийм ээ? Библиэлд Есүсийн амьлалтыг маш тодорхойгоор өгүүлэг хийсэн байдаг. Есүс залмай дээр цовдлогдсон нас бараад дахин амьснараа зөвхөн өөрийнхөө төлөө амьсан болов уу? Үгүй тийм ээ. Энэ дэлхийн бүх хүмүүсийн төлөө Есүс амьсан байна. Яагаад гэвэл энэ дэлхийн бүх хүмүүс хайртай учраас энэ дэлхийн бүх хүмүүсийн гэм нүглийг угааж цэвэрлэхийн тулд, уучлахын тулд Есүс амьсан байна. Хэрвээ Есүс модон загалмай дээр цовдлогдоод нас барчихсан тэр чигээрээ Библийн түүх дууссан болвол өнөөдөр бид нар Есүст итгэх шаардлага байсан юм болов? Байхгүй тийм ээ. Харин Есүс амьснараа түүхийг дахиад шинээр бичсэн. Биднэрт итгэл найдварыг биднэрт бэлгэлсэн байна. Есүс бидний бүх нүглийг уучлахын тулд загалмай дээр цовдлогдож маш их зовлон бидний өмнөөс эдэлсэн байх нэ. Түүгээрээ дамжуулаад Есүс бидэнд шинэ амьыг, шинэ итгэл найдварыг бидэнд зөвшөөрч өгсөн. Түүгээрч барахгүй, үхэхээс өөр аргагүй, үхэхээс өөр замгүй байсан биднэрт амьдралыг бэлэг болгож өгсөн байна. Амен. Энэ бол бүгдээрээ хэний төлөвлөгөө байсан бол? Тийм ээ. Энэ бол цорын ганц бүтээгч Бурхан. Бидний хайртай Бурханы маань төлөвлөгөө байсан байх нэ. За. Есүс Христийг тийм ээ модон загалмай дээр цовдлогдоод нас барсныхан дараа түүний дагалдагч нар нь түүнийг хатан бууршинд оршуулсан тийм ээ. Тэгээд Есүс 3 дахь өдрөө дахин амьсан байна. Тэгвэл тэр Есүс үхлээс амьлуулагдсанараа Есүс Христэд итгэдэг хүн болгонд мөнх амьдрах итгэл найдварыг биднэрт зөвшөөрч өгсөн байна. Тэгвэл үхлээс дахин амьсан Есүсийн ачаар бид нар Бурхантай үрд мөх амьдрах ёроолыг хүрцэг хүүхдүүд ахна. Тэгвэл энэ зурган дээр Марта
Есүс амьсан гэж юу? Гэт үнэхээр их баярлж байна тийм ээ. Тэгвэл удахгүй бидний эзэн үхлээс амьсан баярын өдөр болох гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл Есүсийн амьдлалтанд бат итгэх итгэлийг бид нэр зүрх сэтгэлдээ тээх хэрэгтэй. Есүс үнэхээр миний гмийн төлөө загалмай цовдлогдож амьсан юм аа гэдэг тэр амьдлалтанд бидэнд итгэх нь маш чухал ахнэ. Яагаад гэвэл Есүс үнэхээр үхлээс амьсан гэж Библиэлд маш тодорхой хэлсэн байдаг. Библиэд чинь юу вэ? Бурхны үг шүү дээ. Тэгэхээр үнэхээр Бурхны үгэд итгэж байгаа бол Есүс Христ миний төлөө амьсан гэдэг тэр амьдлалтанд итгэх нь маш чухал ахнэ. Халелуя. Тэгвэл бүгдээ хамтдаа залбирая тийм ээ. Есүсээ та миний төлөө амьсан учраас талархаж байна. Үнэхээр та загалмай цовдлогдохдоо миний өмнөөс тэр бүх зовлонг эдэлж, миний зовлонг уучлж өгсөнд баярлаа гэд бүгдээ хамтдаа хоёр хөөрхөн гараа усраад хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь ээ, таньда баярлаа. Үнэхээр та биднийг маш их хайрлсан учраас бидний төлөө өөрийнхөө хайртай цорын ганц хүүгээ энэ дэлхий рүү илгээж Есүсийн үхлээр дамжуулан бидний нүглийг уучлж өгсөнд баярлаа. Бурхан минь ээ, бид нар бүтсэн өдөр болгон амьдлалтын баяр хөөр ба талархлыг дурсан санаж танд илүү их талархалтайгаар хүндэтгэл, мөргөл, талархлыг өргөдөг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Есүсийн амьдлалтанд талархсан хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая.